За өнөөдөр за юу гэж хэлэх вэ? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу монголчуудаа? Сайн байна уу? Дан ханартаа зориулаад нэг шүгний хаалга хавьчих. Хамгийн өнөд нь харагдсан юм шүү дээ. За сайн байцгаана уу? Та бүхэндээ нөхөө влогийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Ингээд Юкан өнөөдөр та бүхэндээ өөрийнх нь галтайгаанаас мэдчилж байна. Өнөөдөр би нэг 2 шиг орой хоолны гоё санаа та бүхэндээ хэлэх гэж байна. За энэ хоол маань болохоор хийхэд маш амархан хурдан болдог. Дээрээс нь мөн маш амархан орцтой юм хоёр гоё хоолны санаагаа ингээд гэр эзэгтэй минь бүсгүйчүүд минь мөн залуучууд минь та бүхэн хоолныхаа зэсэндээ нэг шин санааг нэмж хэрэгжил үзээрэй. За ингээд эхний жор маань болохоор bacon roll байгаа. Ингээд bacon roll маань болохоор үндсэн орц маань татсан мах, давс, мөн cheese, би энэ mozzarella гэлөө хоолндоо хэрэглэдэг байгаа. За ногоон кайли, мөн сармис, сонгон. За ерөнхийдөө үндсэн орц нь бол иймэрхүү байгаа. Гэтэ та өөрийнхөө дуртай мөн хоолойг юугаар амталдаг тэр амттнуудаа бас нэмж болно шүү. Миний хувьд болохоор би ингээд сонгон, сармис, давсыг бол яг үндсэн орцоо болгоод хийждэг байгаа. За бейкон маань болохоор бас хоолны маань үндсэн орцуудын нэг байгаа шүү. За ингээд татсан махаа дококныхон тавир дээр маш сайхан ингээд дэлгээд өгөх хэрэгтэй. За тэрэн дээрээ маш сайн угаад цэвэрлсэн кайлигаа бүтнээр нь ингээд сайхан дэвсээ тавиад өгөн. За би ерөнхийдөө хоолндоо бол юм кайли, спинач, celery эднэрийг бол илүү түлхүү үргэлдэг. За яагаад вэ гэвэл ногоон ургамал нь болохоор бас маш бага агуулдаг. Мөн фолийн хүчил, С витамин, магний, кали зэрэг витаминуудаар маш их элбэг байдаг байгаа. Тийм учраас юм ногоон ургамлыг та бүхэн хоолндоо бас түлхүүр хэрэглээрэй. За мөн ингээд сэрээ сайхан тараагаад өгөх хэрэгтэй, жигэд хэмжээтэй. За тэгээд хүнсний скотчоор би ингээд бүрийн хилээ сайхан оргоод өгдөг байгаа. Гэтэ мэдээж хэрэг хоолоо хийхдээ бол хүнсний скотч бол авъя штэ тийм ээ. Энэ болохоор зөвхөн махаа бүрийн хийх хэрэг болох үднээс би ингээд хүнсний скотчийг хэрэглэж байгаа. За ингээд дотор нь одоо бүх зүйлүүдээ ингээд ороогоод за хамгийн сүүлд нь болохоор бейкнороо махаа ингээд бүтэн ороочин гэсэн үг. За бейкн бол амтлах угаасаа шаардлагагүй. Бүрийн гэсэн амттай байдаг болохоор за ингээд шарах шүүгэндээ хийгээл болоо. Шарах шүүгэний маань тохиргоо болохоор 30 минутын хугацаанд 180 градусын тохиргоо нь болохоор fan first гэдэг тохиргоон дээр байх хэрэгтэй шүү. Ингээд хоол минь бэлэн боллоо. За энэ нэр үнэхээр тасрах айгүй гоё амттай болдог шүү. Та нар заавал хийж үзээрэй. За ёо. Ялангуяа cheese mess бол wow. This looks so good. Oh my god, so good. Гайна. It looks yummy. Hey guys, try this at home. This tastes really good. Especially if my mom makes it. Дараагийн маань орц болохоор өндөгтэй таки байгаа. За би гурилныхаа хэмжээ жоохон багасгаад ерөнхийдөө өндгийг арай түлхүү хэрэглэж байгаа. За та бүхэн өндөг худалдаж авахдаа энэ cage free буюу farm free гэдэг өндгийг худалдаж авч байгаарай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл юм торонд хоригдоогүй өндгөлдөг дахиад биш. Юм farm-ийн зориулалтаа ингээ farm-ийн хашаанд гүйж мүж явж байгаа тань өндгөлдөг дахиад гэлдэг шүү. За үндсэн орц нь болохоор гурил, сонгон, за энэ удаа болохоор би спинач буюу бууцайг хэрэглэж байгаа. Бид нэг жоохон бахад гардаг байсан шүү дээ. Нөгөө папай гэл спинач идэл айгу булчинтай болдог байд. 2 хүний хоол болохоор би 5 өндөг хийсэн байгаа. За та хэдэн хүний хоол хийж байгаасаа хамаарат өндөгнийхөө тоог мэдээж хэрэг нэмхүү хасгуу чинь танаас шалтгаална тийм ээ. За өндгөө ингээд миксер руугаа хийчин. За мөн сонгон өөр та юу хийж амталмаар энэ тэр бүх юмаа ингээд миксертэй хийчин гэсэн үг байгаа шүү. За сонгоноо хийгээд за мөн бага хэмжээний гурил хийх хэрэгтэй байгаа. За гурил сонгон монгоны хэмжээг бол ерөнхийдөө та өөр харж агаад баримжаалаад хийчихнэ гэсэн үг. Одоо ингээд миксер асаахаар таны зурмагч хэрвээ хитрхи өтөгдөөд байвал та нар маань баг зэрэг сүү хийчээрэй заяа. Хэрвээ хитрхи шингэн байгаад байвал тэрэн дээрээсээ гурилаа нэмээд хийчихнэ гэсэн үг. За тэг мэдээж хэрэг даваас өөр юу гэдэг хар перц мерц ч юм уу те та бүхэн дуртай бүх юмаа хийж болно шүү дээ. За энэ удаа болохоор би арай спинач хийгээг байгаа. Ягаад тэгэхээр темка маань спиначтай өндгөнд жоохон дургу болохоор би темка зориулаад дангаар нь өндгөө хийсэн байгаа. Ингээд тосоо халаагаад халаасан тосон дээрээ баг зэргийг ингээд зурамгаа хийчихнэ гэсэн үг. За энэ болохоор нэх айхтар өтгөн байх шаардлагагүй. Ягаад тэгэхээр гурил өндөг хоёр маань жоохон халаад ирэхээр ингээд хөөчдөг. Тийм болохоор хэмжээг нь тааруулж агаад аль болох жоохон нимгэндүүгээр им зөөлөн галт дээр сайхан шараад өгөөрэй. За ингээд мөн адил нөгөө талаар нь эргүүлээд хоёр талаар нь ингээд үйл ажиллаг шар туяа ортолно. За би зурмгаа ингээ 2 хуваацсан байгаа түрүүний хэлсэлчлэн темка маань болохоор спиначтай өндгөн дургуугээд хэлсэнчлэн
Тэрийг болохоор Темка зориулсан. Одоо энийгээ болохоор би тамирад болон түшиг баг хүүдэ зориулаад ингээд спиначтай гэж байгаа. Ерөнхийдөө спинач идэх бол аюул сайн хэрэгтэй. Темка маань бол идтгэлтэй. Гэтэ өндөртөө ингээд зороод идчихээр өнгөн жоохон сонирн байна. Хоолнд жоохон сонирн байна гэдээ иддэггүй. За мөн зурамгаа адилхан бага зэргийн хэмжээтэй хийгээд хоёр талаар нийлүүлээд сайхан хайраад өгнө. За ингээд ерөнхийдөө гурил маань бэлэн боллоо. За одоо маха хийлээ хий. Татсан маха спинач мөн би чинжүү хийж байгаа. Тэгээд сонгон сармис. За энэ бол яг одоогоор бол үндсэн орц маань байгаа. За сонгон сармисаа бол бүгдийн сайхан жижигэн хэрч хэрэгтэй. Ингээд хүрэн боромгтой сайхан хуураад өгөөрэй. За ингээд сонгон саримсан дээрээсээ татсан маха хийгээд сайхан хүрэн боролтол нь хуураад өгнө. Тэгээ та бүхэн өөрийнх нь дуртай юугаар ч амталж болно шүү дээ маха тий. Би бол давсаар амталж байгаа. Нэг их янз бүрийн амтлагчудаар хийхгүй байгаа. Гэтэ та хэрэг таны хүсдэг амтлагч нарыг тэднийгээ бас нэмж олно мөн хар перцас хүсвэл хийж болох байгаа шүү. Ингээд сайхан маха хуураад өгнө. Алуун гал дээр. За би мөн parsley гэдэг энэ амтлагч хийж байгаа. Энэ амтлагч гэхээсээ илүү нөгөө parsley ногоог ингээд нөгөө хатаацсан тийм үйлдэл маа шүү. За маха ингээд нэлээд хүрэн боромгтой болтол нь хуурсны дараа бол чинжинүүдээ юм жижигэн хэрчээд хийх байгаа. За чинжүү болохоор маш хурдан болдог болохоор маха баараг л болцсон үед нь араас нь хийгээл нэг 3-4 минут ч юм уу тий жигнэл аваад болно дөө. За мах маань чинжүү маань ингээд хоол мань ерөнхийдөө болж гин. За энэ дээрээсээ нэмээд би энэ tomato pasta хийдэг. Энэ нь болохоор баг зэрэг гоё амт нэмэн бас нэг өтгөрүүлж өгдөг байгаа бүтэн шүлтэй болгоод тэгээд мөн хоол маань юм гоё зууралцсан ийм гоё айгу амттай харагдаж байгаа. Нэрэ маха хурахтаа шүл битгий хийгээрээ шүлтэй олчвол мах маань ерөөхдөө болохгүй байгаа. Тэгэхээр маха өөрийнх нь шүлэнд нь хураад дээрээс нь паста, tomato пастагаа хийчихээр ийм гоё юм өтгөн зуурмаг болоод гараад шүү. За ингээд хоол мань бэлэн боллоо. Одоо амсгал үлдлээ. За хийхэд маш амархан байгаа гэсэн энэ амтны хувьд нэр үнэн тасархай болдгоо шүү манайхаа. Ямар энэ нөхө? So good. My mom makes the best food ever. My mom is best food. Ээж на хоол юм уу? My mom makes. Makes. Оо ямар мундаг. Кого нөхөш. Манай ээж баярлалаа. За ээж энэ хараа. Ямар нөхөө. Намиё. Оо гоё байна. Хоол идэж байгаа сэтгэлээ асуухаа мартчихжээ. Хоолны амт ямар ийсэн? Амт гэж ванили юм да. Ванили юм да. За хэсний шалгацгаая. Жоох үлдчихэж.